Энэ мэд шилээ даран гарч буй онц хүнд гэмт хэргийн шүүх хурлыг нээлттэй ил тод явуулах хэрэгтэй гэх байр суурийг иргэдийн зүгээс хөндөд байгаа. За учир нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хэдхэн жилийн дараа суллагдсан явж байдаг гэх байр суурийг илэрхийлдэг. За харин манай улсын хууль тогтоомжид аливаа хэргийн шүүх хурлыг хаалттай явуулдаг нь яллагдагчийг бус хохирогчийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудал гэж хууль тогтоогчид тайлбарллаа. Хамгийн нууцлах ёстой мэдээлэл бол тэр хохирогчийг хамгаалахад чиглэгдэж явдаг. Хохирогчийг хамгаалах чиглэгдэж байгаа. Алуурчныг биш. Алуурчны тэр хувийн мэдээллийн үзүүлэг биш. Тэр шүүгдэгчийг биш, хохирогчийг хамгаалдаг. Энэ ч дандаа эмзэг зүйл яригддаг. Гэмт хэрэг ямар нөхцөлд үйлдэгдэв? Ямар нөхцөл шалтгааны улмаас байв? Зарим тохиолдолд бол энэ өнөөгийн энэ нөхцөлд бол хохирогчийг ч буруутгах хандлага гарч магадгүй юм кейсүүд байдаг. Тэгэхээр энэ үндсэн дээрс л шүүх хуралдааныг хаалттай явуулах энэ ором эрүүгийн хуульд бий. За иргэдийн хувьд онц ноцтой гэмт хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах шаардлага тавьж байгаа нь цаагаараа шүүх засаглалт иргэдийн итгэх итгэл сул байгааг илтгэж байгаа явдал юм. За мөн нөлөө бүхий улс төрч төрийн өндөр албан тушаалтан тэдний ойрын хамаарал бүхий хүн холбогдсон гэмт хэрэгт хөнгөн ял оногдуулсан олон жишээ гарч байгаагаас иргэд шүүх хурлын процесст хяналт тавих зорилгоор санал шүүмжлэлээ байнга илэрхийлдэг байна. За тэгвэл онц ноцтой гэмт хэрэгтэнд оногдуулдаг бүх насаар нь хорих ялын дээд хэмжээ нь 22 жил бөгөөд ийм ял сонссон гэмт этгээд хугацаанаас өмнө суллагдана гэсэн ойлголт байдаггүй гэлээ. Прокурорын дүгнэлтийг бид нар аягүй сайн харах хэрэгтэй. Прокурор зайлшгүй ямар нэгэн байдлаар хараад бус би даасан байдлаар энэ дүгнэлтийг гаргаж гин үү? Яагаад энэ асуудал гарч удаа дараа гараад байна гэдэг дээр бол бид нар эргэж харах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэрнээс биш яг ялын бодлого одоо шинэ бүх насаараа хорих ял эдэлсэн хүний хувьд бол зөвхөн одоо дэглэмэл буурах тохиолдол байдаг болохоос биш хугацаанаас өмнө гарч ирэх гэдэг ийм тохиолдол ерөөсөө байдаггүй. Хууль хэрэглээний асуудал байгаа. За тэгээд энэ хууль хэрэглээний асуудал дээр бид нар энэ эрүүгийн хуулийнхаа хүнийг санаатай хаалгах гэмт хэргийн ял шийтгэлийг шүүх ямар тохиолдолд хэрэглэх үү гэдэг л байна. Ер нь эрүүгийн хуулийг яригдах түвшинд бид нар энэ асуудлыг дахиж авч хэлцэх цаг бол болцсон гэж боддог. Түүнчлэн аливаа гэмт хэргийн эцсийн шийдвэр удаан гарч байгаа нь прокурор шүүхийн байгууллагаас илүү мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой байх нь элбэг байдгийг хэлж байна. За иймд хэрэг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай мэргэжлийн явуулахад бодлогын шинжилгээх цаг ирсэн гэдгийг онцолж байна. За хамгийн гол нь ийм онц хүнд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх шатны үйл ажиллагаа тогтолцооны хувьд манай улсад хангалттай хөгжиж чадаагүй байгаа нь нөлөөлж байгаа гэсэн юм а.